Дараагийн мэдээлэл танилцуулъя. Дэлхийн өнцөг болон бүрт эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд илүү урт насалдаг гэдэг судалгаагаар тогтоосон. За үүнийг бол олон зүйлтэй холбож эрдэмтэд тайлбарлаж ирсэн. За тухайлах юм бол эмэгтэйчүүдийн амьдралын хэм маяг нь үүнд нөлөөсөн байж болзошгүй зэрэг таамаглалуудыг төвшүүлж ирсэн. Тэгвэл саяхан энэ талаар судалгаа хийсэн байна. За судалгааны үр дүнд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс урт наслах гол шалтгаан нь хувьсалтай холбоотой байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. За өөрөөр хэлбэл эволюцийн хууль нь эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс урт наслахад гол нөлөөлдөг гэсэн ийм судалгааг гаргасан байна. За энэ судалгааг бол Science Advance нэртэй сэтгүүлд нийтлэгсэн судалгаагаар бол батлагдсан юм байна. За судалгаанд бол эмх хөхтөн амьтад 90-ээс илүү урт насалдаг, за мөн эр шувуу эмэгчнээсээ илүү урт насалдаг гэдгийг бол тогтоосон. За үүгээр бол эрэгтэй хүн бол эмэгтэйчүүдийн хооронд яагаад наслалтын ялгаа байдаг талаарх ийм судалгааг бол гаргасан юм байна. За тэгэхээр энэхүү наслалтын ялгаа байдаг нь зөвхөн хүн дээр бол байдаггүй, бусад хөхтөн амьтан дээр ажиглагдаж байгааг судалгаагаар тогтоосон юм байна. За энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэйчүүд эмнэлгийн тусламж, амьдралын нөхцөл бол илүү сайжирч байгаагаас үл хамааран эрэгтэйчүүдээс илүү их урт наслах боломжтой гэдгийг тогтоосон байна. За судалгаанд зэрлэг байгальд болон амьтны хүрээлэнд байгаа шимпанзе, мэрэгч амьтад, хаднагай, зэрлэг байгалийн болон шувууд зэргийг бол нийтдээ 1176 зүйлийг бол хамруулсан ийм өргөн хэмжээний судалгаа хийсэн. За өнөө хүртэл хийгдсэн судалгаан дотроо хамгийн өргөн хүрээг хамарсан судалгаа болж байгаа юм байна. За хөхтөн амьтдын 72% эмэгчин нь эрэгчнээсээ дунджаар 12%-аар урт насалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. За мөн шуудын хувьд бол 68% нь эрэгчин нь эмэгтэйгээсээ 5 насаар бол дутуу насалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна. За эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр зүйлд бол бэлгийн хромосомын ялгаа бас нөлөөлдөг байж болохыг бол судлаачид тогтоосон байна. Хөхтөн амьтны эмэгчин нь 2X хромосомтой, харин эрэгчин нь болохоор 1X 1Y хромосомтой байдаг нь эмэгчэндээ илүү хортой генетик мутацаас хамгаалах юм давуу талыг олгодог юм байна. За үүний зэрэгцээс шувуудын хувьд эмэгчин нь 2 өөр хромосомтой, эрэгчин нь 2 хос ижил хромосомтой байдаг нь эрэгчин амьтад нь бол илүү их амьд үлдэх давуу талтай байгааг судалгаагаар тогтоосон байна. За гэвч Германы Макс Планкийн хүрээлэнд хувьсал судлаач Йохан Штаркийн мэдгцээр зарим зүйл нь бол бидний судалгааны хүлээгдэж байсан үр дүнгээс илүү өөр амьдралын хэм маягтай байх нь тогтоогдсон гэж мэдгдсэн байна. За тухайлах юм бол олон махчин шуудын хувьд эмэгчин эрчүүдээсээ том бөгөөд урт насалдаг. За тиймээс бэлгийн хромосом нь зөвхөн энэ эволюцийн нэг хэсэг байж болох юм гэдгийг судалгааны удирдагч мэдгдсэн байна. За эрдэмтэд генетикийн ялгаа, бэлгийн селекцийн байдал, за мөн эрэгчин эмэгчдийн оролцоо, хүрээлэн буй орчин олон зүйл нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн урт наслалт ямар ялгаатай байдагт нь бол нөлөөлдгийг судалсан байна. Ерөнхийдөө моногам амьтдын хувьд бол наслалтын зөрүү хамгийн бага байсан. Харин эрчүүд нь нэгэн зэрэг олон эмэгчинтэй байдаг тохиолдолд бол энэ наслалтын зөрүү нь илүү өндөр байгааг судалгаагаар тогтоосон байна. За зэрлэг байгальд хамгийн том энэ наслалтын зөрүү бол харагдаж байсан. За энэ бол нөхцөл байдал шалтгаалдаг болохыг бол харуулж байна. За илүү тогтоо нөхцөл байдалд байгаа тохиолдолд бас наслалтын зөрүү ажиглагддаг болохыг судалгаагаар тогтоосон. За эмэгтэй хүний энэхүү давуу тал нь бол хүнээс илүү шимпанзе, горилла зэрэг сармагчны төрлүүдэд илүү их ажиглагддаг юм байна. За энэ бол хувьсал эволюцийн үйл явцаас үүдэлтэй болохыг судлаачид тогтоосон байна. За тийм учраас бол зөвхөн хүн дээр ер нь эмээсээ илүү урт насалдаг биш, бусад амьтан дээр энэ ажиглагддаг болохыг судалгаагаар батлан тогтоосон байна.